Цаана уу аминэ. Энэ 7 хоногийн бичлэгэн дээр болохоор би өөрийнхөө үзэг туртаа тийм бичлэгнүүдээс санаа аваад тэгээд 7 хоногийн турш Victoria's Secret модель шиг хооллож бас тасгал хийж үзсэн. Romy гээд одоо Victoria's Secret модель яг шоуноос өмнөх 7 хоногт өөрийгөө яаж бэлтгэсэн талаараа влог болгоод оруулсан байлээ. Тэгээд би тэрийг description box-ында тавьчих. Илүү бас өөр Adriana Lima гэл ингээл бүр янз бүрийн модельүүдийн өөрсдийнх нь арга барилаас уншиж авч агаад өөртөө болох тэгээ бас миний амьдралтай арай ойрхон юмнуудыг сонгож авсан. Ах юм аваад гэх юм гээгээд үзээрэй. Яагаад гэвэл зарим юмнууд нь хүн болгонд тохирохгүй байж болно. Зарим юмнууд нь бас тохирч болно. Тийм болохоор өөртөө тохирно гэсэн эсвэл тушиж үзмээр санагдсан тийм юм байвал хийж үзээрэй. Бичлэг эхлэхээс өмнө би өөрийгөө ерөөсөө мэрэгжлийн хүн биш гэдгийг хэлмээр байна. Би зөв янз бүрийн юм хийж үзмээр санагдаад тэгээ энэ удаагт яг энэ Victoria's Secret модельийн арга барилуудаас авч үзээд дуурайж үзмээр санагдсан. Тэгээд 3 сард яаж 10 ил турсан талаараа бичлэг хийсэн. Тэгээд та нар сонирхчихвэл тэр бичлэгийг мань үзээрэй. Ингээд 7 хоногийн турш хийхээсээ илүү бүр гоё амьдралын хэм маягт оруулаад тэг өөрийнхөө төлөө өөрийгөө хайрлаад ингээ гоё суралцаад хийж үзээсэй гэж би хүсэж байна. Тэгээд янз бүрийн тийм сонин дэглэмээ битгий хийгээрэй гэж бас хүсэж байна. Жилийн турш одоо яг зөв хооллоод тасгал хөдөлгөөн хийдэг болсон ч гэсэн хаяа угаасаа ингээд унах үе байдаг хгүй, буруу хооллох үе байна. Хаяа гинт болмоор санагдах үе. Тэгээ яг сүүлийн сар ч юм уу би айгүй их тийм болоо. Тэгээд ерөөсөө гоё зөв хоолморгүй санагдаад 2-3 ил нэмсэн байсан угаасаа харагдах байдлаас бол өөрчлөгдсөн. Тэгээд та нар яг тэрийг хармаар бичлэгийн сүүл хүртэл хүлээж аваарай. Энэ бичлэгэн дээр өөрийгөө ерөөсөө жинэлж үзээгүй. Яагаад гэвэл зүгээр нэг тоонд өөрийнхөө одоо анхаарлыг төвлөрж ийснаас миний биед ямар өөрчлөлт орсныг, миний сэтгэл санаанд ямар өөрчлөлт оруулсныг би өөрөө ингээд мэдрэхийг хүссэн. Тэгээд ер нь бол би бас өөрөө ингээд байдаг хгүй, хаяа ингээд өдөр болгон жингээ шалгаал эсвэл ингээд байн шалгаал одоо 0.3 г таргалчиж 0.3 г асчиж гэл ерөөсөө тэгмээргүй санагдаад энэ бичлэгэн дээр би ерөөсөө өөрийгөө жинэлж үзээгүй. Тэгээд тэгтээ яг та нар жилж үзэж болно л да. Тэгтээ би зүгээр эртнээс хэлэх гэсэн. Надаас битгий хэдийн хэл ассан бэ гэж асуугаараа би ерөөсөө мэдэхгүй. Охтууд маань угаасаа охтууд ч байтугай эрэгтэй хүмүүс ч гэсэн өөртөө өөр хүнтэй харьцуулаад би юм болох юмсан гэж боддог гэж магадгүй. Тэгээд Victoria's Secret модель ч угаасаа хүн болгон Victoria's Secret модель шиг биш. Угаасаа тэд чинь одоо миний хувьдлаа би метр 63, Victoria's Secret моделүүд чинь метр 80 хавцаа ч юм уу. Тэгээд би угаасаа л шал өөр биетэй. Тэгээд тийм болохоор та нар өөрсдөө хүнтэй харьцуулж ирснээс илүү өөрийнхөө биеийг илүү гоё болгоод өөрийгөө хөгжүүлэх ёстой гэж би боддог. Тэгээд өөрийнхөө биеийн дээр л бодож үзэх ёстой юм шиг санагдаад идэв. За хамгийн түрүүнд skin care, hair care боёо одоо үс тэгээд арсны арчилгаа тэгээд Victoria's Secret модельд ч гэсэн тэр айгүй гоё үстэй, айгүй гоё арстай. Тэгээд тэднээсээ ч гэсэн айгүй сайн арчилт юм билээ. Тэгээд тэр нь бас одоо зөв хооллолт, тасгал хөдөлгөөн, ус уухтай бас холбоотой гэж бодож байна. Хараад бүр ингээд амар гоё санагдсан. Эднээс бүр ингээд бас шоунаас илүү бас өөртөө айгүй гоё анхаарч өөртөө арчаатай байгаа байдал надад амар гоё үлгэр дуурайл амар санагдсан. Өөртөө арчаатай хүн цаанаас л бүр амар гоё санагддаг, гоё харагддаг. Тэгээд би тэрнээс нь ч гэсэн гоё суралцаад гоё үлгэр дуурайл амар санагдсан. Тэгээд бүтээгдэхүүн заавал байх албагүй зүгээр л арьсаа гоё арчлаад тос төрхөөд тиймэрхүү юм хийж гинэ гэдэг чинь өөрийгөө бас ямар нэгэн байдлаар хайрлаж гинэ гэсэн үг. Тэгээд би чухал юм ярихаа мартсан биз дээ. Би Romy гэдэг нэг модельийг дуурайгаад өглөө болгон apple cider vinegar ууж утсан. Тэгээд тэр нь болохоор яадаг вэ гэхээр apple cider vinegar нь болохоор тэр модель өглөө болгон өлөн гэсэн дээр уудаг юм лээ. Тэгээд би тэр яг 7 хоногийн турш одоо хийж үзсэн. Тэгээд тэр нь яг ямар нөлөөтэй вэ гэхээр гиз доторч байгаа юм эсвэл биеийн дотор байгаа тийм муу бактерийг устгаж өгдөг юм билээ. Чихрийн шинжтэй тийм өвчтэй хүмүүс бас хэрэглэж үзвэл зүгээр эдэг гэж би уншижсэн. Тэгэхээр юм бол яг 7 хоногийн турш би өглөө болгон өлөн гэсэн дээр уусан. Тэрийг яаж уусан бэ гэхээр би нэг хоолны халбанд vinegar хийгээд тэгээд халуун ус дээрээс нь одоо аяныхаа тал хүртэл нь хийгээд тэгээд лимон шахаад тэгээд утгаж агаад тэгээд жоохон хүүт ус нэмээд бүлээсгэж агаад зөгийн балаа хийсэн. Яагаад гэвэл хав халуун усан дээр зөгийн бал хийчвэл одоо health benefits нь бүгдээрээ арилждаг гэж би уншсан болохоор тэгээд усаа бүлээсгэж байгаа зөгийн балаа нэмээд усан. Зажгүй юм биш. Харах хэрэгтэй юм болохоор өлөн гэсэн дээрээ уух хэрэгтэй. Бас хитрхи ихтрүүлж ууж болохгүй. Тэгээ бас уухтаа
одоо соруулаар уух хэрэгтэй. Яагаад гэвэл хүчилэхтэй болохоор шүдэнд ч юм уу байж магадгүй. Тэгээ зарим хүмүүс болохоор энийг айгүй муухан амттай гэдэг юм лээ. Миний хувьд л зүгээр исэн. Нэг нь бол уухад нэг тийм хэцүү зүйл байгаагүй. Яагаад гэвэл халуус тэгээд лимон зүг юм бол айгүй тусалсан гэж бодож байна. Энийг яг Монголоос хаанаас олох вэ гэвэл Good Price ч юм уу, Mercury ч юм уу тиймэрхүү дэлгүүрүүдэд байгаа болоо гэж чинь барыг эхлүүлчихэж магадгүй. Энэ бол зүгээр л биеийн сайн. Гэхдээ бас өдөр болгон уугаад байлгүй. Бас хаяа жоох ингээд юм болгоныг хэтрүүлж уух, хэтрүүлж хэрэглэх гэдэг юм байдаг. Да зүгээр л өөртөө тохирсноо баг багаар бас ашиглах хэрэгтэй юм билээ. Нэг өдрөөс махаа би хоолоо санаанд шууд эхлээд идсэн. Тийм болохоор би тэр одоо тэрийг уугаагүй. Яагаад гэвэл нөлөө нь багасаад ирдэг ч илүү байсан. Зүгээр үлэн гэсэн дээр уух нь хамаагүй сайн гэж сонсч ийсэн. За тэгээд Victoria's Secret-ийн модельуд болохоор дасгал ихтэй бүр янз бүрээр хийх юм бэл яг өөрийнхөө туртаа гэснээр хийх юм бэлээ. Яг одоо жишээ нь Adriana Lima болохоор дээс дэх туртай, бокс дэх туртай. Энэ Romy гэдэг модель нь болохоор одоо ямар дасгал хийдэг, ямар ч гэсэн зүгээр одоо gym дээр дасгал хийх туртай юм бэлээ. Тэгээд би одоо бас тэрийн дөрөөгад 7 хоногийн турш бүр янз бүрийн дасгал хийжсэн. Тэрэнд нь хамгийн ихний өдөр нь би цанаар гулгасан. Тэгээд цанаар гулгахыг би тийм их өвдөхгүй болов гэж бодсон чинь дараагийн өдөр миний гой бүр нөл өвчин болоод тэгээд амар хөвцсөн. Тэгээд бас гоё айгуу тийм нэг хүнд дээссэн тэрүүгээр би дээсэж үзсэн. Заавал хүндээ халбгүй. Гэхдээ дээсдэх бол айгуу сайн байт юм билээ. Зүгээр өөрийгөө цагаар харж агаад 1 минут тасралтгүй ингэж дээсэж агаад тийм төрлийн кардио. Тэгээд би бас кардио хийсэн. Pole dancing хийж үзсэн. Тэгээд энэ дээр болохоор гэхдээ ер нь л яг Victoria's Secret модельуд болохоор бүр өдөр болго эсвэл бүр чадвал 2 удаа хэд дасгал хийх юм бэлээ өдөр. Тэгээд би тэрийг мэдээж арай чадаагүй. Гэхдээ өдөр болго хийчихсэн. Тэгээд би яг 7 хоногоос 5 билүү 6 удаа яг дасгал хөдөлгөөн хийсэн. Тэгээд бүр нөл өвчин баснаа яа бүр өдөр болго яг дасгал хийгээд бүр өөрийгөө бүр шахаад. Тэгээд угаасаа бас яг энэ бичлэгээ эхлэхээс өмнө угаасаа жоохон жин нэмсэн. Тэгээд жимд яваагүй бараг 2-7 онцсон байсан баха. Янз бүрийн тийм хөдөлгөөнөд хийж үзсэн. Одоо болохоор хооллол буюу бараг хамгийн чухал юм гэж би бодож байна. Өглөөний хоолнд болохоор би ихэнхдээ зөвгийн бол жимстэй авиас идсэн. Тэгээд модельуд нь болохоор яг нөгөө уурыг хийчихдээ юм билээ. Уурыг нь би өөрөө нэг ямар туртгийг болохоор уурыг нь ерөөсөө хэрэглээгүй. Хаяа болох талхан дээр авокадо төрхөөд ч юм уу өндөртөө тийм өглөөний хоол ихэнхдээ идсэн. Тэгээд өдрийн хоол, оройн хоол хоёулаа их төстэй дүү. Нэг төрлийн уурыг жишээ нь одоо дахианы мах ч юм уу, хөрийн мах ч юм уу байж болно. Тэгээ хажууд нь аягүй их ногоод иддэм билээ тэр модельуд. Тэгээд энэ болохоор яг миний зүгээр яг зөв хоолттой аягүй адилхан. Байсан болохоор нэг амар өөрчлөлт ороогүй. Жишээлбэл би чихэрлэг төмс идсэн, авокадо аягүй идсэн. Тэгээд спинач аягүй идсэн. Тэгээд ямар хоол идсэндээ би одоо ингээ харуулъя би. Би энэ яг 7 хоногийн турш хийж байхдаа ганц 2 удаа жоохон нөгөө нэг хацаагаад өөр юм хийсэн. Яагаад гэвэл би Америкт ирээд айлдагаа тэгээд нэг удаа цовин идээд нэг удаа бууад идсэн. Гэхдээ тэрний хажуугаар би ногоо хажууд нь салаад ч юм уу хийж идэхийг хичээсэн. Надад одоо хоол хийж өгч байгаа юм чинь би мэдээж үгүй гэж хэлж чадаагүй. Тийм болохоор ялцчихгүй идсэн. Гэхдээ тэр нэг амар том нөлөө үзүүлсэн гэж бодохгүй. Шүн сайн унтахыг хичээсэн. Тэгээ өдөрт ядаж 2 литр ус уухыг хичээсэн. Тэгээ тэрийг бичлэгэн дээр хэлэх юм барьцчих. Бас амьдралтай гайгүй ойрхон байж болно гэж бодсон. Яг 4 хоногийн дараа шууд ингээд гизэн аягүй хөөрчлөлт орсон байсан. Зургаа 7 дахь хоногийн дээр гой зураг авах гэж утсан чинь миний биений юм ирсэн. Миний нэг уншсан юмнаас болохоор эмэгтэй хүн биений юм ирчихээр хамгийн дээдэлтэй 2-3 ил нэмдэг гэж уншсан. Яг өөр дүн болохоор яг жинлж үзээгүй ч гэсэн яг өөрийнхөө биеийг одоо ирдэг болохоор өөрийгөө нэг 2 хил ч юм уу 1-2 хил хассан гэж бодож байна. Тэгээд 7 хоногийн турш тийж 1-2 хил хасна гэдэг чинь бол аюу сайн байхгүй яа. Тэгэл 7 хоногийн турш 5-6 хил хасчлаа. 14 хоногийн 10 хил хасах дэглэм гээл нэг тиймэрхүү дэглэмүүд байдаг да. Тиймэрхүү юмнуудаас хол байгаасай гэж би зөвлөж дэглэм барайл өөрийгөө зоож тураал тэгснээ тэрнээсээ гарч шууд жингээ нэмэл бүр амар үр дүнгүй бас жилийн турш хаяа ингээ хазаасан ч гэсэн ер нь бол жилийн турш зөв хоолоо тасгал хийж байгаа болохоор миний хийсэн арга барилуудтай зарим нэг их төстэй байсан. Тэгээ тийм болохоор надад тийм ч хэцүү байгаагүй. 7 хоногийн дууссан ч гэсэн шууд ингээд
муухай болоод эхлэв. Яг өөрийнхөө бас арга барилуудаа ашиглаад эндээс сурсан одоо нэг apple cider vinegar би ашигладаг болсон. Одоо миний гидний хажуудлын нэг хариун айгүй ингээд шууд юу гараад ирсэн байсан. Тэр ч юм уу хэдэн хоног хийсний дараа шууд тэр нь арилсан. Тэгээд хамгийн одоо гоё юм нь болохоор би нэг хийж дуусчаад хамгийн сүүлийн өдөртөө би cheat meal идсэн. Тэрэн дээр болохоор би пицца идсэн. Тэгээ бас одоо зарим идсэн. Хамгийн сүүлийн өдөр нь болохоор би өөрийгөө урамшуулаад Victoria's Secret-ийн модельж гисэн. Шоу хийж дуусчаад шууд ингээд пицца ч юм уу тийм одоо туртай мэддэг гэсэн. Тэгээд би зөв тэрийн дөрөв хасаж илүү би угаасаа 7 өдрийн турш хийжээ 7 өнөг болгоно нэг удаа өөртөө cheat meal өгдөг байхгүй. Өөрийнхөө нөгөө яаж турсан талаар бичлэг хийсэн. Тэр бичлэгэн дээрээ бас нэмж хийдэг юм хэллөө ингээд зориг тавиад тэрэндээ ингээд хөрсөн болохоор надад айгүй гоё санагдаж байгаа. Тоо ямар харагдаж байгаасаа илүү сэтгэл санаандаа анхаараасаа гэж бас хүсэж байна. Одоо ингээд бичлэгээ дуусгая. Өөр одоо ер нь бол яг хэлэх юм а хэлцэн гэж би боддог юм чинь. Тэгээд таалагдсан бол бичлэгийг маань лайк дараа. Тэгээд өөр бичлэгүүдийг маань бас үзээрэй. Тэгээд цаашид бас миний бичлэгийг үзмээрээ subscribe дараарай. Японд яаж сурсан талаараа, яаж сурах талаар ямар байдгийг би ингээд төлөвлөөд бараг 5-6 хуудас ингээд бичсэн байгаа. Тэгээд та нар тэр бичлэгийг маань хүлээж аваарай. Тэгээд дараагийн бичлэг хүртлээ баяртай. Дараа нь мэдээж үгүй баяр юм дий.